За сайн байцгаана уу манай Faiz Academy-аас явуулдаг 21 оны 70 дахь сарын сургалтын маань нэгэн төгсөгчтэй бас нэг ярилцлагыг эхлүүлэх гэж байна. За энэ хүслийн өдрийн за өөрийгөө танилцуулаад сургалтынхаа талаар бас үзэгчтэй хэлээд өгье. За сайн байцгаана уу намайг Игслэн гэдэг. Би энэ Faiz Academy 21 оны танхимын сургалтыг суугаад төгсөгч байна. За энэ 21 хоногийн хугацаанд ерөөхдөө өдөр болгон бид нар багштайгаа нийлж бясалгал хийж техникүүдийн хамтарч ингэ хийж ирсэн байгаа. Тэгээд ерөөдөө сургалтын хугацаанд анх орсон энэ хөслөг одоо төгссөн хөслөндөө харьцуулж харах юм бол маш их тийм сөрөг бодлуудыг бодохгүй өөрийнхөө тархиндах бодлыг зэгцэлж ийм эерэг зүйлсийг өөртөө дууддаг болсон байна. Бясалгал хийж сурсан байна. Өөрийгөө тайвшруулж сурсан байна. Тэгээд ер нь би яг юу бодно тэр зүйл надад ирдэг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Эхнээсээ хэрэгжээд ирж байгаа. Маш их тийм юу гэдэг сөрөг бодол өмнө боддог байсан бол одоо тэр сөрөг бодол гэдэг зүйл бараг сөрөг гэдэг үгээс би марцсан байна. Нэг бас нэг тэр хайгуух нэг бичдэг техникүүд байгаа шүү дээ. Талаараа яг хэлбэл яа бичгээд ямар байсан техникүүдээ хийсний дараа ямар байсан яг нэг хэлэх өөртөө хэлэхээр ингээд бас аюул өөрчлөлт авдаг шүү дээ. Тэр талаараа за би ер нь юм бичих аюул дургүй юм байсан. Тэгэд дадлал болох юм бол ялчгүй том дэвтэр гаргаж ирээд тэрийг ингээд бичиж эхэлсэн. Бичих тусам ихэндээ за залхуурчихгүй гэж бодсон. За яах юм гээд нөгөөдгөө бичээл гэсэн. Тэг бичсэн болгоом нь одоо эхнээсээ биелж орж ирж гин. Тэгээд тэр надад дадлал болсон. Орой унтахынхаа өмнө тийштэй гэл тэрийг бичээл өөртөө хэлээл. Тэгээ одоо ерөөдөө нэг дэвтэр талдаа орсон ингээ явж байгаа. Тэгээд өөрөө чи бодлоо ямар хүмүүс ер нь энэ сургалтанд төлхөө хамагдвал ер нь дээр гэж бодож байна. Ер нь ямар хөө бодолтой өнгөрөө яг ер нь энэ сургалтыг иймэрхүү хүмүүс одоо сургалтанд суучаасаа гэж ер нь бодож байсан уу? Бодож исэн мэдээж яг ямар шүү гэхээр амьдрал жоохон готрон үзэлтэй. Өөрөөгөө би ямар бүтлгүй юм бэ? Надад дандаа юм муухан болон эсвэл юу гэдэг нэг шалгалтандаа ончвол за яа хайцیں۔ Би дандаа л ингэх юм нэг тийм сөрөг бодолтой. Эсвэл нөхөртөөгөө их нэртэйгээ маш их маргалцдаг тийм. Тэгээд мэдээж анх танилцсан тэр үе шигээ ингээд аз жаргалтай байх юмсан гэж бодож байгаа хүмүүс тийм бусдад харилцааны асуудалтай хүмүүс сөрөг бодолтой хүмүүс дийлэхдээ их суух юм бол 21 хоног баг санагдаж магадгүй эсвэл маш онол яригддаг юу юм бэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ надад л 21 хоног хурдан өнгөрсөн ч гэсэн үр дүн маш бодтой байлаа. Тэгээд тийм сөрөг бодолтой эсвэл тийм харилцааны заавал их нөхөр ш дарга тий ажил дээрээ тий багштайгаа магадгүй найзтайгаа ч юм уу тийм асуудалтай хүмүүсийг суугаасай гэж хүсэж байна. За би дээр нэг нэмээд онцлоход одоо бас гэртээ сууж байгаа ээж нар маань хүүхдээ харж байгаа ээж нар маань бас аягүй суувал зүгээр яг энэ хугацааг ашиглаад тий тасгал даалгавруудаа бүгдийг хийх яг боломж өөрт нь байгаа учраас зав гаргаад бичээд ялангуяа бас нэг бүл боломж ирсэн хүмүүс ингээд бас ийм онцгой бүлэг хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсээс суувал зүгээр ер нь бүх хүмүүст боломжтой ийм боломжийн сургалт байгаа. Тэгэхээр та бүхнийгаа бас манай 70 дахь сарын дараагийн ээлжийн сургалтанд заавал суугаарай гэж хэлмээр байна. Сонирхоод суугаад үзээрэй. За баярлалаа.